За сайн байцгаана уу эрхэм хүндэт суралцагчид нараа. Өнөөдөр та бүхэнд стандарт буюу дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт энэ ном нь бол ингээ манад монголоор орчуулагдсан байгаа. Энэ номны хүрээнд та бүхэн товч ойлголтыг өгнө. Энэ ном нь болохоор дотроо бол бүх үг өгүүлбэр нь та бүхэнд хэрэгтэй байгаа. Та бүхэн тавтай тухтаад дараа нь хичээл сургалтынхаа дараа зав гаргаж заавал уншаарай. Тэгээд энэ миний нэг хэлэх гэсэн хамгийн чухал юм болвол энэ өмнөх үг гэдэг дээр нэлээд та бүхэнд ойлголт өгөхөр юмнууд орсон. Жишээлбэл бол энэ дээр бол аудитын үндсэн зорилго нь юу юм бэ? Дотоод аудитын. Тийм бол эн чинь тухайн байгууллагын үйл ажиллагааны болон хууль тогтоомжийн хүрээнд үүсгэр сэтгэлийг нь тодорхойлох мөн хяналт болон удирдлага зохион байгуулалтыг нь байгууллагын эрхэм зорилготой уялдуулан үнэлж энэ талаар бол байгууллагын ерөнхий менежер болон ерөнхийлөгчийн төсвийн ерөнхийлөгчийн захирагч нартай бол хараат бусаар бодитоор баталгаажуул зөвлөгөө өгөх оршно гэж тодорхойлж өгсөн байна. Үүний дараагаар хамгийн гол нь бол дотоод аудит нь өөрөө тасралтгүй байгууллага дотроо тасралтгүйгээр үргэлжилж байдгаараа л хөндлөнгийн аудитаас ялгаатай байдаг талаар бичсэн байгаа. Мөн энэ дотоод аудитын үйлчилгээг үзүүлэхдээ олон нийтэд дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Америк нэгдсэн улсын төвтэй дотоод аудитын институтийн батлан гаргадаг ийм дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартыг бол дагаж мөрднө гэд бичсэн байна. Үүний дагуу манай Монгол улсын сангийн яам JICA-гийн төсөлтэй хамтран стандартыг албан ёсоор бол эрхийн авч ингээд орчуулж та бүхний хүртэл болгоод байна. Тэгээ ийм ном байх нь энэ номтойгоо л ерөөсөө бүгдөө аюул сайн харьцаж унших хэвээр эхний удаа бол үг хэлэг нь хүндчих гэсэн ойлгох байгаач 2 3 уншаад дадлага туршлага суугаад ирэхийн цагт энэ ном бол хэлсэн үг өгүүлбэр болгон бол маш чухал болохыг бол та бүхэн мэдэх болно. За тэгээ энэ номон дээр бас энэ сургалтын сэдвээс гадна бол ойлголт бас чухал ойлголтын дотор яваа. Тэр нь юу вэ гэхээр энэ дотроо энэ хоёр удирдамжтай гэж зааж өгсөн байгаа. Энэ хоёр удирдамж нь нэг нь бол заавал мөрдөх удирдамж, нөгөөх нь шаргуу зөвлөж үү гэсэн удирдамжаас бүтдэг байна. Заавал гэвэл заавал тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн өгүүлбэртэй стандартууд ёс зүйн дүрм тодорхойлолтод нь орж байна. Тэгэх юм бол шаргуу зөвлөж байгаа нь болохоор байр суурийн талаар баримт бичиг болон практик зөвлөмж, практикийн талаар бичсэн юугаар заавар хэлбэрээр мөрдөх талаар дурдж өгсөн байдаг байна. Үүнээс гадна бас стандарт маань өөрөө дотроо ингээд 30 дахь хуудсан дээр бүтцийн хувьд онцлог болон гүйцэтгэлийн стандартад хуваагдана гэж бичсэн байгаа. Энийг сайн харж уншаарай. Онцлог стандарт буюу миний ярих сэдвийн эхний хэсэг нь болохоор дотоод аудитор хүн болон байгууллагын онцлог шинжийг нь бол хүндсэн байдаг бол гүйцэтгэлийн стандарт нь болохоор дотоод аудитын чанарыг тодорхойлж үйлчлэгээний гүйцэтгэлийг хэмжих чанар шалгууруудыг бол дурдж өгсөн байдаг байна. Гэх мэтчлэн эндээс бол унших, мэдэх, сурах, баримтлах зүйл бол маш их байгаа. За ингээд товч байдлаар хичээлээ явъя. Та бүхэн дэлгэрүүлэн унших болохоор хүргэлцлээ. За хамгийн түрүүнд бид дотоод аудитын зорилго маань юу вэ гэхээр Америк нэгдсэн улсын төвтэй дотоод аудитын институтээс боловсруулсан гаргадаг дотоод аудитын мэргэжлийн практик олон улсын стандартад дурдсаны дагуу заавал энэ хэрхэн мөрдөх талаар зөвлөгөө өгөхөд болно. Оршин. Тэгээ агуулга нь болохоор дотоод аудитын стандартын бол тодорхойлдог ханаа түрүүний миний ярьсан онцлог стандартууд мөн гүйцэтгэлийн стандартуудын талаар дурдж өгнө байна. За тодорхойлтыг нь хэдүүлээ авч үзье. Америк нэгдсэн улсын төвтэй институтийн тодорхойлолт нь болохоор тухайн байгууллагын үнд цэнийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ? Үйл ажиллагааг нь яаж сайжруулах вэ? Тэгээд дотоод аудитаа бие даасан бодиттой байдлаар хэрхэн яаж баталгаажуулж зөвлөгөө өгөх вэ гэдгийг бол зөвлөх үйл ажиллагааг бол дотоод аудитыг
хийж юу дотоод аудит гэж хэлж өгч байна. Тэгвэл манай Монгол улсын төсвийн тухай хуулинд 4.1-49 дээр болохоор бүр хуулийн зааж өгсөн байна. Энэ нь болохоор дотоод аудит гэж төсвийн хөрөнгийг зөв зохистой үр ашигтай зарцуулах эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг хэлнэ гэж зааж өгсөн байна. За олон улсын мэргэжлийн практикийн хүрээний агуулга нь бол дотроо түрүүн хэлсэн онцлог стандарт 17 ширхэг, гүйцэтгэлийн стандарт 30 ширхэг, практик зөвлөмж энэ хоёр стандартыг бол дагаад заавал явдаг. Практик зөвлөмж нь 55 ширхэг байх нь байна. За онцлог стандарт нь 1000-аас 1322 хооронд байгууллага болон хувь хүний шинжийн чанарын талаар өгүүлсэн байна. Гүйцэтгэлийн стандарт нь болохоор 2000-аас 2600-ийн хооронд аудитын тухай хэрхэн яаж хэрэглэх вэ талаар илүү сайн тодорхой зааж өгсөн байна. Практик зөвлөмж бол энэ хоёр стандартынхаа хүрээнд 1000-аас 2500-ийн хооронд нэлээд сайн тайлбарлаж өгсөн юм байх нь. За онцлог стандартууд хамгийн ихний стандартуудаа ярьж эхлэе. 1000-аас 1322. За үүн дотор болохоор стандартын тодорхойлолт, стандартын тайлбар, практик зөвлөмжүүд нь бол орох нь байна. За онцлог стандартыг бол дотор нь бол 3 ангилсан байна. Яаж ангилсан байна вэ гэхээр дотоод аудитын тодорхойлолтын стандарт гэж 1000-аас 1130 хүртэл бол ангилсан байна. Дандаа энэ дотор бол тодорхойлолт голцоо явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр ур чадварын стандарт гэдэгт нь 1200-аас 1230 хүртэл хэрхэн яаж ур чадвартай мэргэжлийн урд үетэй ажиллах вэ гэсэн талаараа зааж өгсөн байна. Баталгаажуулалт үнэлгээний стандартт нь болохоор 1300-аас 1322-ийн хооронд бол хэрхэн яаж баталгаажуулах вэ? Чанарын иргэн сайжруулалтын хөтөлбөрийг бол боловсруулад хэрхэн чанар сайжруулах талаар дотоод болон хөндлөнгийн үнэлгээний гэх мэт бүр задарч сайн тайлбарлаж өгөх байх нь байна. За онцлог стандарт 1000. За 1000 нь болохоор зориулт эрх мэдэл үүрэг хариуцлага энэ талаар бол дурдах нь байна. Энэ тал дээр болохоор хамгийн гол нь дотоод аудитын дүрм болвол заавал дотоод аудитын тодорхойлолт ёсон дүрм стандартуудад бол нийцсэн тухайн дотоод аудитын нэгж нь зориулалт эрх мэдэл үүрэг хариуцлага бол албан ёсоор дотоод аудитын дүрмээрээ баталгаажуулж баталсан бичмэл дүрмтэй авах ёстой гэж зааж өгсөн байгаа. Тайлбар дээр болохоор энэ нэргээгээд дүрмтэй байснараа тухайн байгууллагын дотоод аудитын нэгжийн байр суурь нь ямар ах вэ? Гүйцэтгэх удирдлага нь чиг үүргийнхаа талаар зөвлөлт тайлагнах харилцааг тогтоож ажил гүйцэтгэхтэй холбоотой баримт бичгийн бүрдэл тэгээд бит хөрөнгөтэй хэрхэн яаж харьцах эрх олгосон талаар дотоод аудитын үйл ажиллагааны хамрах хүрээ зэргийг бол тодорхойлж өгсөн ийм давуу тал байдаг байх нь байна. Тэгэхээр практик зөвлөмж дээр юу тайлбарсан байна вэ гэхээр дотоод аудитын дүрм нөрөө заавал албан ёсны бичмэл дүрм бол заавал батлуулсан байх ёстой гэж илүү тодорхой зааж өгсөн байна. Тэгэхээр та бүхэн заавал өөрсдийнхөө дотоод аудитын засгийн газар баталсан дотоод аудитын дүрмийн дагуу та бүхэн дотоод аудитаа явуулах нь байна. Мөн дээр нь юу ах нь альва дотоод аудитыг хууль журам дүрмийн зааврын хүрээнд баталгаажуулж бодтойгоор хараад тусаар хийх ёстой гэдгийг бол анхаарах ёстой байна. Мөн эргээгээд энэ дүрм маань дотоод аудитын нэгжийн зорилго, эрх мэдэл, үүрэг хариуцлагын зохист байдлыг үе үе үнэлэхэд бол маш чухал юм боломжийг бол олгож өгдөг талаар практик зөвлөмж дурдж өгсөн байна. За дасгал нэгээ хэдүүлээ саяны стандартын дагуу ажиллаж үзье. Дотоод аудитын дүрм дараах зүйлсийн аль нь багтсан байх ёстой вэ гэж байна. Тэг мэдээж дүрм бол өргөн агуулгатай байх ёстой гэдэг айгүй бодох ёстой. За нэгдүгээр хариулт нь болохоор байгууллагын дотоод аудитын газрын бүтэц орсон байна гэж үзэж байна. Хоёрдугаар хариулт нь болохоор дотоод аудитын жилийн төлөвлөгөө орсон байх ёстой гэж байна дүрмд. Тэгвэл гуравдугаар хариулт нь болохоор
дотоод аудитын зөвхөн зорилго нь орсон байх ёстой гэж үзсэн байна. Тэгвэл дөрөвдүгээр хариулт нь болохоор дотоод аудитын газрын зорилго эрх үүрэгтэйгээ багтсан байх ёстой гэж хариулт өгсөн байна. Тэгвэл хэдүүлээ бодъё л доо. Өргөн хүрээтэй авч үзэхин тулд аль хариулт зөв бэ гэдэг дээр мэдээж дөрөвдүгээр хариулт зөв байх нь байна. За онцлог стандарт 1100 хараат бус байдал ба бодиттой хандлага. Хараат бус байдал ба бодиттой хандлага энэ талаар хэрхэн яаж дотоод аудиторууд болон дотоод аудитын нэгж зүй зохистой ажиллах ёстой талаар энд бол зааж өгсөн байгаа. Тэгвэл дотоод аудитын нэгж нь хараат бус байх ёстой. Мөн дотоод аудиторууд ажлаа гүйцэтгэхдээ бодиттой хандах ёстой гэж зааж өгсөн бол тайлбарын стандарт дээр тайлбарлахдаа хараат бус байдал гэж дотоод аудитын нэгж нь дотоод аудитын үүргээ голч байдлаар хэрэгжүүлэх чадварт нь занл хийсэн нөхцөл байдлаас бол ангид байхыг бол хараат бус байдал гэж хэлж байна. Аудитын гүйцэтгэх удирдлага буюу аудитын нэгжийн дарга нь ахлах удирдлага буюу аудитын хорооны даргатайгаа эсвэл аудитын хороотойгоо шууд аливаа хориг саадгүй харилцах хэрэгтэй байна. Тэгвэл бодиттой хандлага гэж юу хэлэх вэ гэхээр дотоод аудиторууд аудитын асуудлаар шийдлээ бусдын нөлөөнд оруулахгүйгээр хийхийг бол хэлнэ гэж зааж тайлбарлаж өгсөн байна. Онцлог стандарт 1111 дээр зөвлөлтөөр шууд харилцах талаар зааж өгсөн байна. Аудитын гүйцэтгэх удирдлага буюу дотоод аудитын нэгжийн дарга нь дотоод аудитын хороотой шууд мэдээлэл солилцож харилцан ажиллах ёстой байх нь. Энэ нь цаг хугацаанд нь шуурхай ажиллана гэсэн утга санаа агуулж байна. Хараат бусынхаа хажуугаар мөн хамгийн гол өгүүлбэр бол дотоод аудитын хорооны хурал дээр дотоод аудитын нэгжийн дарга нь байлцаж дотоод аудитын нэгжийн төлөвлөгөө болон үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, харилцан сонирхсан бусад асуудлаараа бие биентэй мэдээлэл өгч авах боломжийг бол олгоснороо зөвлөлтөөр шууд харьцаж байна гэж үзэх нь байна. Тэгээд аудитын гүйцэтгэх удирдлага нь зөвлөлтөөгөө наацах нь жил тутам ганцаарчлан уулзах ёстой байх нь. Онцлог стандарт 1130 хараат бус байдал буюу бодиттой хандлага алдагдсан гэж ямар байдлыг хэлэх вэ гэж дурдсан байна. Хараат бус байдал буюу бодиттой хандлага алдагдах гэдэг дээр хараат бус байдал буюу бодиттой хандлага алдагдсан гэж харагдахаар бол энэ талаарх мэдээллийг холбогдох талуудад танилцуулах ёстой гэсэн. Тэгвэл тайлбар дээрээ нэлээд сайн тайлбарлаж өгсөн байна. Тэгвэл 1130-ийн А-гийн 1 дээр дотоод аудиторууд өмнө нь хариуцж байсан, ажиллаж байсан газраа нэг жилийн дотор бол ерөөсөө үнэлэх ямар нэгэн аудит хийх баталгаажуулах үйлчлэгээ үзүүлэхгүй байх нь. Ингэснээрээ аудитын бодиттой байх хандлага бол алдагдсан гэж үзэх нь байна. Энэ тал дээр бол аудиторууд бол сайн анхаарч ажиллах нь байна. Тэгвэл 1130-ийн C-ийн 2 дээр болохоор санал болгож буй зөвлөх үйлчлэгээтэй холбоотой хараат бус байдал буюу бодиттой байдал алдагдаж болцсохгүй байвал шүү дээ. Дотоод аудиторууд энэ талаарх мэдээллийг болохоор тухайн ажлын захиалагчид ажил хүлээх авахаас өмнө мэдэгдэх ёстой гэж зааж өгсөн байна. Практик зөвлөмж дээр болохоор хараат бус байдал бодиттой хандлага алдагдсан буюу алдагдаж болцсохгүй гэж дүгнэж болох альва ямар нэгэн нөхцөл байдлыг бол аудитын гүйцэтгэх удирдлага буюу дотоод аудитын нэгжийн даргадаа бол заавал тайлагнаж байх ёстой гэж зааж өгсөн байна. Хэрв алдагдсан буюу алдагдсан гэж дүгнэхээр байна гэж аудитын гүйцэтгэх удирдлагч нь дарга нь өөрөө үзвэл дотоод аудиторыг бол сэлгэн томилох юм үүрэгтэй байна. Мөн дотоод аудиторууд бодиттой хандлага алдагдсан мэт харагдуулж болцсохгүй альва төлбөр, зугаа, цэнгэл, бэлэг дурсгалын юмыг бол ерөөсөө хүлээ авч болохгүй. Энэ дээр бол нэлээд анхааруул зааж өгсөн байна. Харин үүнээс гадна ажилчид болон олон нийтэд
тараагддаг үн багтай. Хамгийн гол нь үн багтай. Сурталчилгааны гэдэг чинь үзэг ухаанлын зэрэг юмыг бол авах нь бол дотоод аудиторын дүгнэлтэнд бол саад болохгүй гэж үзсэн байна. Гэхдээ дотоод аудиторууд үзэг авч болно гэсэнгээд үнэтэй үзэг авахыг бол хэлж байгаа үг биш шүү. За тэгээд мөн дотоод аудиторууд тэдэнд санал болгосон материалын бүх төлбөр бэлгийг шууд харьяалах удирдлагада даруй тайлагнана гэдгээ байнгын санаж ажиллах хэрэгтэй байна. За хэдүүлээ энэний дагуу тасгал хоёрыг ажиллаж үзье. За нэг нийлүүлэгчээс нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний чанарын стандартад нийцлийн аудит хийх дотоод аудитор нь тухайн нийлүүлэгч талын захиралтай ах トゥ байсан гэж байна. Ах トゥ байсан. Энэ нь дотоод аудиторын талаар дараах сонголтын аль нь зөв болох вэ гэж байна. За тэгвэл эхнээс нь уншъя л та бүгдөө. Нэгдүгээр хариулт нь энэ ажлыг хариуцаж авах боловч газар дээр хийх судалгаанд захиралтай уулзахгүй гэж байна. Авч болно гэж шүү дээ цаа санаа. За хоёрт нь энэ ажлыг хариуцаж хийх боловч гэрээний дагуу эцсийн тайланд ашиг сонирхлын зөрчилдөй болохоо тусгаж өгөх нь байна. Энэ ажлыг хариуцаж хийх боловч гэж шүү дээ. Хийчихэд дараа нь сонирхлын зөрчилдөй байснаа тусгана гэж байна. Тэгэхээр стандарт дээр болохоор авахаас ийм сонирхлын зөрчилдөөгөө урьдчилаад ажил эхлэхээс өмнө бол яана гэлээ мэдгдсэн байх хэрэгтэй гэсэн шүү дээ. За тэгвэл 3 дахь хариулт нь нийлүүлэгч талд ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэнэ гэж байна. Нийлүүлэгч талд мэдэгдэх хэрэгтэй юу? Бидэд эсвэл дотоод аудиттай нэгжийн дарагдаа мэдэгдэх хэрэгтэй юу? Тэнийгээс бодох хэрэгтэй. За 4 дахь хариулт болохоор дотоод аудитын гүйцэтгэх удирдлагад ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэнэ гэж байна. За стандарт даасны дагуу бид ямар нэгэн бэлэг дурсгал зугаа цэнгэлд бол оролцохыг хориглосон байгаа. Мөн дээр нь энэ талаараа ашиг сонирхлын зөрчилдөөгөө ажил эхлэхээс өмнө мэдэгдэх ёстой. Мөн дээр нь хамгийн гол нь аудитын гүйцэтгэх удирдлагадаа ашиг сонирхлын зөрчлийн талаар тайлагнаж мэдэгдэх ёстой гэдэг бол маш чухал. Авч үзэх ёстой учраас зөв хариулт бол ий байлаа. За онцлог стандарт 1210 дээр чадварын талаар дурдсан байна. Дотоод аудиторууд чадвартай байх талаар юуг онцгой анхаарч ажиллах ёстой вэ гэдгийг бол хэдүүлээ мэдэх ёстой ханана. За дотоод аудиторууд бол хувийн үүрэг хариуцлага хэрэгжүүлэхэд шаарддаг мэдлэг, ур чадвар, бусад чадварыг эзэмссэн байх ёстой гэж. За тайлбар дээр нь бол 4 тайлбарын стандарт байгаа. За дөрвөлээ өөрөөрийн гэсэн онцлог шинжийг агуулсан. Энийг бол нэлээд нарийн тогтож унших ёстой. За 1210А-гийн 1 дээр ажлыг бүхэлдэнд буюу зарим хэсгийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, бусад чадвар бол дотоод аудиторд дутагдж байвал аудитын гүйцэтгэх удирдлага нь чадварлаг зөвлөгөө тусламжийг бол гаднаас бол авч болох нь байна. За үүнтэй нэгэн адилаар 1210-ийн C-ийн 1 дээр яг ийм мэдлэг ур чадвар дутагдах эсвэл ийм ур чадвар байхгүй байгаа тохиолдолд аудитын гүйцэтгэх удирдлага бол заавал зөвлөгөө тусламж авч болохоос гадна зөвлөх үйлчлэгийг үзүүлэхээс татгалзах буюу чадварлаг зөвлөгөө тусламжийг бол бас авах ёстой гэсэн ижил утга санаатай тайлбарын стандарт байна. Тэгвэл 1210А-гийн 2, 1210А-гийн 3 дээр бас ижил утгатай дөө зөвлөгөө өгсөн байна. Энэ дээр болохоор А-гийн 2 дээр нь болохоор заллингийн буюу мөрдөн байцаагч шиг тийм арга барилыг үнэлэх тийм хангалттай мэдлэгтэй байх ёстой боловч заавал тийм мөрдөн байцаагч шиг тийм мэдлэг чадварыг бол эзэмсэн байх албагүй гэж үтсэн бол А-гийн 3 дээр нь болохоор IT-ийн буюу мэдээллийн технологийн ажлыг бол гүйцэтгэхэд ашиглах боломжтой технологи суурилсан аудитын арга техникүүдийн талаар хангалттай мэдлэгтэй хат болно.
Гэхдээ заавал IT-ийн талын ийм мэдлэг чадварыг бол эзэмсэн байх албагүй гэж зааж өгсөн байна. За тэгвэл практик зөвлөмж дээр чадвар юу гэж тайлбарласан байна вэ гэхээр ажлыг гүйцэтгэхдээ дотоод аудитын стандарт, нэгтлэн бот бүртгэлийн зарчим, залилангийн шинж тэмдгүүдийг олж тодорхойлох мэдлэг, технологи суурилсан дотоод аудитын арга техникийн мэдлэг, мөн хамгийн гол нь хүнтэй ажиллах, хүмүүсийн харилцааг ойлгох ийм чадвартай байж дотоод аудитор хүн ажлаа сайн гүйцэтгэх юм байна. За үүний дагуу дасгал 3-ыг ажиллая. Дотоод аудитор хүн ямар чадвартай байхыг шаарддаг вэ гэж байна. За 1-р хариултыг үзье. Дотоод аудитор нь хүмүүсийн хоорондын харилцааг ойлгодог, хүний нөөцийн менежментийн өндөр чадвартай байх ёстой гэсэн байна. За тэгвэл 2 дахь нь дотоод аудитор нь менежментийн зохистой зарчмаас ухарсан асуудал үүссэн тохиолдолд энэ асуудлын ач холбогдол нөлөөлөл үүсэх үр дүнд үнэлгээ их чадвартай байх ёстой гэж үзсэн байна. 3-т нь дотоод аудитор нь эдийн засаг нийгмийн татвар санхүүгийн IT-ийн талаарх мэдлэгийн түвшинтэй байх шаардлагатай гэж үзсэн байна. За тэгвэл 4-р хариулт нь дотоод аудитор нь аман болон бичгээр харьцах чадварыг дээд зэрэгээр эзэмсэн байх ёстой ийм шаардлагатай гэж үзсэн байна. За тэгвэл та бүхэн зөв хариултыг юу гэж бодож байна? Мэдээж дотоод аудитор хүн тайлан бичих ёстой, хүмүүстэй харьцаж ярилцах ёстой. Дотоод аудитор хүний гол зарчим бол хүмүүстэй ярилцлага, асуулгаас их хэмээг олж мэддэг. Тэрнийхээ дагуу тайланг маш сайн зөв голч, товч, оновчтой бичсэн байх ёстой гэдгийг анхаарах ёстой. Тэгэхээр зөв хариулт бол D байх нэ. Энэ дээр болохоор нөгөөний хүмүүсийн харилцаа 2 дахь дээр заасан нөгөөнийг нөлөөлөл үүсэх үр дүнд бол үнэлгээ их чадвартай байх ёстой. Тэгээд сүүлийнх дээр нь болохоор ам болон бичгээр харьцах чадвар бол маш сайн эзэмсэн байх ёстой байх нь шүү дээ. За онцлог стандарт 1220 мэргэжлийн урдуутай хэрхэн яаж ажиллах вэ гэдэг талаар, мэргэжлийг хэрхэн яаж дээшлүүлэх вэ гэдэг талаар бол энэ стандарт зааж зөвлөж өгсөн байх нь. За 1220 мэргэжлийн урдуу дээр дотоод аудиторыг бол нэлээд тийм ухаалаг хэрсүү чадварлаг гэж онцолж өгсөн байгаа. Тэгээд дотоод аудиторт байвал зохих анхаарал болгоомж ур чадварыг дотоод аудиторууд бол гаргаж байх ёстой байна. Үүнээс гадна мэргэжлийн урдуу гэдэг нь алдаа огт гарахгүй гэсэн санаа биш шүү. Гэдгийг бол анхааруулж өгсөн байдаг байна. За 1220 1 дээр мэргэжлийн урдуутай ажиллах гэдэг дээр юу орох нь вэ хэдүүлээ товч харъя. За мэдээж ажлын зорилтуудыг биелүүлэхэд шаардлагатай ажлын цар хэмжээ зөв тодорхойлох ёстой. Мөн асуудлын харьцангуй нарийн төвхтэй ус материалын байдал буюу ач холбогдолтойгоо ялгаж авч чаддаг байх ёстой. Засаглал эрсдлийн удирдлага хяналтын үйл явцын зохис болон үр нөлөөт байдлаа бол гаргаж авч чаддаг байх ёстой хан байна. Мөн ноцтой алдаа заллин буюу зөрчил гарах магадлал хэр байх вэ гэдгийг үнэлж чаддаг байх нь байна. Хамгийн сүүлд нь баталгаажуулалтын үртэг ба боломжит үр дүнгийн харьцааг маш сайн гаргаж чаддаг байх ёстой байна. За 1220 А-гийн 2 дээр болохоор технологид суурилсан аудит болон өгөгдөлд дүн шинжилгээ хийх бусад арга техникүүдийг ашиглахыг бол бодолцох хэрэгтэй. Ямарваа технологи, шинэ арга барилд бол мөнхийн дотоод аудитор хүн ингэж хамт цаг үетэйгээ хөл нийцсэн алхаж явах ёстой гэсэн санааг бол агуулж байна. 1220 А-гийн 3 дээр болохоор нөлөөлж болцсошгүй ноцтой эрсдлүүдэд соргог бол хандах ёстой. Ерөөсөө соргог бай гэсэн санаа бас байна. За практик зөвлөмж дээр юу гэж тайлбарласан байна вэ гэхээр дотоод аудитор хүн бол зөрчил гарах боломжит бол соргог хандах ёстой.
Ингэснээр бол урд үетэй ажиллаж байгаа гэж үзэх юм байна. Урд үе нь боломжийн хэмжээнд шалгалт, баталгаажуулалт хийхийг дотоод аудиторудаас шаарддаг юм. Тэгэхээр бид алдаа гарахгүй байх гэсэн санаа биш юм аа гэд хайнгойж болохгүй гэсэн санаагийн дагуулж байна. Ямарваа нэг аудитын бүх юм чинь боломжийн хэмжээнд явагдсан байх ёстой. Мөн баталгаажуулалт, баримтжуулалт бол маш сайн хийсэн байхыг шаардж байна. Тэгээд дотоод аудиторууд зөрчил гарахгүй гэсэн төгс баталгаа бол өгч чадахгүй. Яг бол бидний төвөр болол үзсэн баримтын хэмжээгээ бид нар төвлөж байгаа учраас тэнд бол цаана төврөөс гадна үлдсэн юмд мэдээж алдаа тэнд үлдэж байгаа гэдгийг бас ойлгох тийм юутай мэргэжлийн урд үетэй ажиллах хэрэгтэй байх нь шүү. За онцлог стандарт 1230 дээр мэргэжлийн тасралтгүй хөгжил гэж мэргэжлээ хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр энэ дөр нэлээд сайн зааж өгсөн байдаг. Дотоод аудиторууд мэргэжлээ тасралтгүй хөгжүүлэх замаар мэдлэг ур чадвар, бусад чадвар бол байнгын сайжруулах хэрэгтэй. Түрүүн тэр стандарт дээр заавал мөрдөн байцаагч технологийн мэргэжилтэн, IT-ийн мэргэжилтэн шиг биш. Тийм бакалаврын заавал зэрэгтэй байхааргүй гэхдээ тэр хэмжээнд бид хэд мэдлэгтэй байх ёстой гэдэг бол аюу сайн ойлгож байгаагийн дагуу бидний энэ миний эзэмсэн мэргэжил бус гэж өрөөсгөл хандахгүйгээр альва юмд л энийг би заавал мэддэг байх ёстой. Энэ талаар мэдээлэлтэй авах ёстой гэж хандах ёстой байна. Өөрөмсөг тийм сэтгэлтэй тийм мөнхийн суралцсан мөнхийн ирч хүчтэй байх нь. За тэгвэл практик зөвлөмждөр дотоод аудиторууд мэргэжсэн дотоод аудиторын ирэх мөн дотоод аудитын институтээс санал болгодог бусад ирэх болон дотоод аудиттай холбоотой нэмэлт эрхүүд болол юу яах ёстой суралцах ёстой. Үүний дагуу мэргэжлийн зохих гэрчлэгийг авч чадвараа илтгэн харуулахыг бол дотоод аудитын нэг чинь удирдлагынаас дэмжиж өгөх ёстой байна. Хувь хүн өөрөө суралцах эрмэлзэлтэйгээс гадна байгууллага нь маш сайн дэмжиж өгөх ёстой байх нь. Тэгэхгүй бол бид юмнаас хоцроод эргээгээд тэрнийхээ яаж аудит хийх вэ гэдэг дээр мухардалд орох юм байна. За онцлог стандарт 1311 дээр дотоод үнэлгээ мөн хөндлөнгийн үнэлгээ гэж үг хэлж байна гэдгийг товчхон ярив. За дотоод үнэлгээ гэдэг нь болохоор дотоод аудитын нэгжийн өөрийнхөө хийсэн гүйцэтгэлтэй бол байнгын хэн шинжилгээ хийж авах хэрэгтэй байна. Тэгээ мөн энэ өөрийгөө үнэлэхээс гадны байгууллагаар хангалттай мэдлэгтэй гадны байгууллагаар бол үе үе хянуулж бас болох нь байна. Тэгээд үе үе хийгдэх энэ хяналт нь дотоод аудитын тодорхойлт ёс зүйн дүрм стандартуудтай нийцэж ажилласан хэсгийг үнэлж өгсөн үнэлгээ болох нь байна. Тэгвэл практик зөвлөмждөр дотоод үнэлгээг болохоор аудитын гүйцэтгэх удирдлага дотоод үнэлгээний үр дүн шаарддаг таарах хэмжээний төлөвлөгөөнүүд болон тэдгээрийг амжилттай хэрэгжүүлсэн хэсэг талаар ахлах удирдлага буюу аудитын хорооны дарагдаа аудитын хороондоо наад зах нь жил тутам бол тайлбарлах хэрэгтэй байна. За жил тутам заавал бид хэд тайлбарлах хэрэгтэй боллоо дотоод үнэлгээгээ. За тэгвэл хөндлөнгийн үнэлгээ нь болохоор 5 жил тутам заавал удаас хараад бусаар гадны мэргэсэн хяналтын багаар бол хэлэх ёстой гэж үздэн байна. Тэгвэл үүний дагуу бас үнэлгээнийхээ ажлыг тайлбарлах хэрэгтэй байна шүү дээ. За цаашлаа. За энэ стандартын дагуу дасгал дүрийг ажиллая. Дотоод аудитын үйл ажиллагааг үр дүнтэй болгоход дэмжлэг болдог үйл ажиллагааг дараах хариултаа сонгоно. За тэгвэл зохистой удирдлагын дэмжлэг болох уу? Зохистой суралт дадлагын дэмжлэг болох нь уу? Дотоод болон хөндлөнгийн үнэлгээ дэмжлэг болох нь уу гэдгийг бас саяны стандартын дагуу хэдүүлээ бас сайн бодож бүглэх хэрэгтэй байна. Үүний дагуу зөв хариулт нь C байлаа.
анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Эхний онцлог стандартын сургалт үгээр дуслаа. Дараагийн 2 дахь хичээл гүйцэтгэлийн стандартаар дараа та бүхэнтэй уулзах болно. Баяртай.